Ховд аймгийн Ховд сумын Баруун Салбагийн аймгийн аврах сайлчин Намжил Цэрэнгийн Наран Цэцгэн нөхөр Батмөхийн хамт 20 гаруй жил мал маллан амьдарч байна. Аймгийн аврах сайлчин Наран Цэцгэн эцэг эхээсээ долуулаа. Айлын 5 дахь охин юм а. Тэрээр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд төрсөн бөгөөд 2010 онд Ховд сумын Баруун Салбагийн малчин Батмөнхтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөжээ. Өвөг дээцийнхээ малч хөдөлмөрч удмыг үргэлжлүүлэн сум орон нутагтаа үнэлэгдсэн тэргүүний залуу малчдын нэгээр нэрлэгдэж байна. Түүний хадам аавд амьдан жамцсан Монгол улсын авраг малчин Монгол улсын алдар туяач онц хилчин хэмээх олон шагналыг давхар хүртсэн нутаг усандаа нэр хүндтэй азаа бурлаа. Өдгөө өндөр насыг наслан хүү бэр хоёртоо зааж зөвснөөр инх түнх амьдарч байна. Наран цэцгийн хань амьдан жамцсан Батмөнхэн мөн аймгийн алдар туяач шилдэг малчдын нэг. Аймгийн авраг сайлчин Наран цэцэг нь одоогоор сайлын үнэнээс жилд 18-аас 28 тонн сүү авч цагаан эдээ боловсруулан ард иргэдэд нийлүүлдэг байна. Ингэхдээ бугаан гол хүнсний захад 2024 онд 800 литр сүү 250 кг аруул 30 кг тос өрөм 25 ширхэг тавгийн аруул зэрэг сүү цагаан эдэний борлуулалтыг хийсэн байна. Мөн гэрээгээр олон аж ахуйн нэгж компаниудад борлуулалтын хамтран ажилласаар иржээ. Наран цэцгийн нөхрийн хамт дотоодын зах зээл орон нутагт малаа худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулан ахуйн амьдралд ашиглаж уламжлалт аргаар боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн сүү цагаан эдээгээ малчны хотноос зах зээлд нийлүүлдэг малчдын нэг. Түүнчлэн бэлчээрийн даацтай малын тоо толгоогоо тохируулан бэлчээрийг хуваарийн дагуу ашиглаж отор нүүдлийг хугацаанд нь хийж сэлгэн өнжөөхөө бүх малдаа дунджаас дээш тарах хүч авахгүйч намрын цагт амьдын жин дунджаар адуу 280 кг, өхөр 250 кг, хойно 58 кг, ямаа 47 кг-ийн жинд хүргэн малладаг чанартай тарах хүчтэй малыг өсгөн үржүүлдэг малчин гэр бүл юм а. Нутаг усандаа нэр хүндтэй ажиллаж хичээнгүй аврах сайлчин Наран цэцэг хэмээх энэ эмэгтэй инхүү айл гэрийн амьдралыг өнгөлөж хөдөлмөр зүтгэл үйлс бүтээл үнэлүүлэн аймаг орон нутгийн удирдлагуудаас аврах сайлчин хэмээх цол шагналыг хүртээд байна. Тэрээр энэ шагналыг хүртснээр малчин бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж цаашид ихийг хийж бүтээх улам хичээн хөдөлмөрлөх уран өглөөх хэмээн онцолж байлаа. Монголын уламжлалт сар шинийн босгон дээр малчдынхаа бас хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж аймаг орон нутгаас үнэлж алдаршуулдаг ийм сайхан уламжлалт үйл ажиллагааг бид бүхэн сурвалжлан үзэгч та бүхэндээ хүргэж байна. Ховд сумаас тодорсон аймгийн аврах сайлчин Наран цэцэгтэй уулзж байна. Тэгэхээр сар шинийхээ босгон дээр бас хөдөлмөр зүтгэлээ орон нутагтаа үнэлүүллээ. Тэгэхээр өөрийнхөө бас сэтгэлийг хуваалцахгүй юу? За сайн байцгаана уу. Өнөөдрийн амар амгалангийн айлтгая та бүхэнд сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ баяртай байна. Уламжлалт цагаан сараараа аав ээжийнхаа уламжлал аль талаасаа манайхан малчин удамтай. Тэгээд одоо 2 сэтгэлээр 20 жил мал цаалч хийсэн байна. Тэгээд сар шинийхээ босгон дээр ийм шагнал авч байгаадаа үнэндээ таатаа маш их баяртай байна. Монгол эмэгтэйчүүд маань ер нь цагаан эдээгээ боловсруулах гээд маш их ажилтаа байдаг. Энэ талаар та өөрийнхөө ажил үйлсийн талаар манай үзэгч олонтой хуваалцвал. Одоо ер нь зах зээл хөгжснөөс хойш ер нь мал аж ахуй хуучин одоо нэг уламжилт гэдгээ байгаад цууршмал болоод ер нь эдийн засгийн хөгжөлтөд эргэлтэнд оруулах хамгийн наад захын боломж боллоо. Тэр тусмаа өхөр болвол одоо ер нь л бараг баасан ч хүртэл хаягддаггүй мал боллоо шүү дээ. Одоо тэгээд ариг хийж гин, арих гаргаж гин, баас нь хэрэгтэй байна. Дэрийг нэг нөгөө хэлгээд ирнэ. Малаас амьсгаагаас нь бусдыг нь одоо хаях юм байхгүй тий хүн хөдөлмөрлөж чадвал ерөөсөө л юунаас ч хаях юм байхгүй. Одоо малын буянгаар дөрөв ээж аавын буянгаар сайхан л эрүүл саруул дөрвөн сайхан хүүхдтэй өдий зэрэгтэй сайн сайхан та хэдийнхээ буянгаар сар шинийхэн босгон дээр шагнал авч байгаа таатай байна. Хичнээн тоо толгой мал одоо сайл суунд ашиглаж нэг ер нь тэгэл гонж монжоо тавьчихвал ер нь бяруу мэрууга тавьчвал нэг 30-аад тэд нар мэднэрээ барих юм бол ер нь нилээ явчнаа. Ер нь уламжлалт ер нь өхөр саах эднэр гэдэг чинь ер нь одоо яг бид нар яг энэхэн үедээ яг өөрийнхөө боломж бололцоогоор л одоо нөгөө хүний эрх одоо тэгээ тий эрхчлөө гэдэг үднээс бид нар болол тий юу байгаа даахгүй юу яг өөрийнхөө боломжтой цаг заваараа хэрэгцээндээ хангаад байгаа. Дээр үед манай хадам ээж болол 100-аад өхөр саадаг. Манай хадам аавчин Баруун Тав аймгийн 5 удаагийн өхрөө адуугаар хошоо хавраг хүнэлтэй Баруун Тав аймагтай. Тэгээд яг тэднэр шиг ингээд аав ээж шигээ саач чадахгүй ч гэсэн хэрэглээнийх юмг бид нар болол хангалттай сайн тий илүүлэгт нийлээ зарж өрхийн үрээгээд иддгээ хангалттай сайн хийгээд авчтааг 2-3 жил нөгөө ногоо цагааны асуудалтай байгаа болоод яг хуу төл малаа эсэм энд байжуулж авах
гэж л үзээд ирэн нэг цагаан эдэний талыг нэг жоохон орхитуулад байгаа. Богмал бол яг уу нутаг одоо бэлчээр тэгээ дээрээс нь байгаль цаг өөрийн одоо өөрчлөлтөөс болоод эхлээр одоо малчт маань голдуу тавьдаг танах бас л тийм айлын нэг юм шиг байна. Харин бодмалаа бол жинхэнэ сүү сайн. Тий, ер нь гарддаг, жилийн 4 үйлрэл ер нь гарддаг шүү. Ер нь бодмалаас ер нь гарддаг, ашиг шимийн авдаг. За одоо ингээ өвлийн үйлрэлд бол гол төлөв малчит маань хусран саадаг тийм ээ. Тэгэхээр одоо энэ жилийн өвөл одоо хичнээн хусран сааж. Энэ жилийн өмнө энэ жил 20-д хусрантай байна да. Өнөө жил мал өхөр нэлээ хусарчлаа. Энэ зүүн нэг жоохон ногоо цагаагүй байсан учраас мал нэлээ хусарчлаа. Ер нь тэгэл өхөрчин ер нь ямаа хон шиг жил болгон төрдөггүй. Нэг өнжижил төрдөг л доо. Тэгээд өнжих төрхтөөж бас сайн л да. Танах ер нь одоо ингээд сүүн сайныхаа сайлынхаг одоо гаралтыг одоо нэмэгдүүлэх гэдэг юм уу, сүүний чиглэлийн одоо эцэг малаар сүргийн бүтцийг сайжруулах ч гэдэг юм уу, ийм чиглэлийн юу одоо маллагын арга туршлага дээр хэрхэн яаж анхаард юм бол ер нь жилд одоо дунджаар хичнээн одоо литр сүү сайл авдаг вэ? За одоо яг тэрийг тодорхой сайн мэдэхгүй байна. Манайх ирэн одоо тоо гэхээс илүү чанар данхаарах болсон. Залуухан байж хат болвол маш их малтай болно гэж боддог байсан. Одоогийн цаг уурын өөрчлөлт тийм ээ. Энэ бай цагийн хатуужил одоо ийм хүн бүлгөө хүүхдүүд сургуульд явцсан гэж битэр ирэн одоо нөгөө чанар гэдэг юм дээр маш их анхаараа. Манайх угаасаа казакын цагаан толгойд буухта, бугаа илүү хөртэй, говийн улаантай. Ирэн манайх нөгөө монголцсон байж байгаа одоо ирэн хагас ирлийцэн байдалд орж байгаа. Тэгээд өхрийнхаа толгойгч барьсан ирэн одоо хүн бүл мэдээж эрүүл байх учраас эрүүл байж ижил хүн амьдрч хөдөлмөрлөх учраас нөгөө учиргүй их байвал зутаад байдаг учраас ерөнхийдөө зүгээр нэг амьдралыг хөнгөвчлөөд тий яаж одоо 21-р зуун шүүтэй тийм ээ тэгээд одоо 4 хүүхэд сургуульд байна тийм учраас учиргүй их юм баасан дөрхнө яг хэмжээний авах өхөө аваад идэж уудчдаг маллага хэмжээний байхад тааруулж амьдарч байгаа. Сум аймаг орон нутагтаа ер нь сүү цагаан эдээ нийлүүлэх зах зээлд борлуулах тал дээр танаа хот айл ер нь хэрхэн яаж анхаард юм бэ? Малчтын бас өрхийн орлогыг дэмжих нэг гол зүйл чинь цагаан эдээ боловсруулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх байдаг шүү дээ. Тий, ерөн бий бол ерөн өрхийн орлогоо өөрийнхөө гэсэн одоо яг өрхийн орлогоо гэхээр бас судлаа болчихгоо л да. Өөрийнхөө тий өөрийн гэр эмэгтэй хүний өөрийн хэрэглээ болон үр хөвгтийнхаа бензин дос байдаг ерөн малаараа тий аргал төлөө сүү сайлаараа ааруул эдээ арц өрөм зөөхий гэл ерөн малнаас ерөн хаяхын байхгүй шүү дээ боловсруулаад авч чадвал хөдөлмөрл хаана вэ тэр цагт тэр газар амьдрал явдаг тийм л жишгээр амьдардаг бид нар. Нийт одоо ховдчуудаа нийт нутгийн зон олондоо хандаж та бас сайхан мэдшгээ дэвшүүлэхгүй юу? За баярлалаа. Малчин олондоо тэгээд эрүүл инг саруул сайхан байгаль дэлхий уур уцааргүй тийм ээ хур бороотой өвлийг өнтөө завд уран авартаага учран золгох болтугай. Тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ.